улсын анхны ерөнхийлөгч Очир Утган 1990 оны ардчилсан сонгуулиар Дархан Уул аймгийн Шарын гол сумаас депутатаар сонгогдож байсан хүн юм аа. Тэгээд 1990 оны ардын хурлын анх дугаар хуралдаанаар Монгол улсын ерөнхийлөгч болж дарханчуудын дундаас сонгогдсон депутатуудын дундаас гарсан тэм алдар хүндтэй агуу хүн байлаа. Монголын түүхийн нэгэн онцгой үед өөрөөр хэлбэл 1990-92 онд нийгмийн нэгэн хүнд байх үед Очир Утган нь бол Монгол төрийг удирдах, Монголын ард түмний төлөө хүчин зүтгэсэн агуу тийм удирдах зохион байгуулах зэвсэгчдийн хүн байсан юм аа. Ийм учраас одоо Очир Утган Хармаагийн мөнгө хүсээг үзүүлсэнд дарханчууд дарханыхаа нийт ард түмнээс гүн эмнэлэг илэрхийлье. Монгол улсын анхны ерөнхийлөгч Бонсолмаагийн Очир Ут таалал төгссөнд дарханчууд эмнэлэг илэрхийлж байна. Энэ хүн бол манай энэ бурхамтын сэнхэр хөндөд анхны найрамдлын шинэ хотыг бүтээн босгоход маш том хувь нэмрээ оруулсан хүн. Шарын голын уурхайн ерөнхий инженерээр ажиллаж байгаад тэгээд одоо Дархан хотыг бүтээн босгоход яг гардан биечлэн оролцсон юм хүн. Тэгээд дараа нь төлш эрчим хүчний яамд ажиллаж Дархан хотын үйлдвэрүүдийг хөгжүүлэх эрчим хүчний тал дээр шинэ бүтээн босголтод их хувь нэмрээ оруулсан юм хүн байгаа юм. Тийм учраас дарханчуудын хүнийг үрд дурсах юм очиртай. Хоёрдугаарт нь Монгол улсын анхны ерөнхийлөгч бол олон улсын тавцанд Монгол улсын нэр хүндийг өргөхөд их хувь нэмэр оруулсан. Монгол улсын соёл урлагийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. Ийм хүн учраас найрамдлын Дархан хотын түүхэнд бол энэ хүн үрд үлднэ.